Ер нь бол хаа нэгтээ ажиллана гэдэг бол фото сурвалжлагчаар Монголд хэцүү биш үү шүү дээ. Тийм үү? Яасан мэдгүй л л да. Тийм угаасаа яг гэрэл зураг авдаг агнууш бичлэг хийгээд дүр болоо явж байгаа агнууш хоёр болохоор яг характерын хувьд аяг өөр зан чанартай. Ажиглагч агнууш нь болохоор яг гэрэл зураг аваад нийтлэлээ бичээд тий бусдыг ажиглаад чимээгүй нэг өнцгөөс хараад сууж явах туфттай. Ер нь мэдрэмж авахыг хичээдэг. Одоо мэдрэмж төрүүлсэн зураг өгөөлөмж ихээсээ илүү тэгэхээр илүү гудамж талтай юм уу? Энэ чиг авчи. Үгүй юу? За ганцхан их амар гоё малгайч байна та. За баярлалаа. Гэтэ гудамжинд гарахтаа би нэг ийм юм аавна гэж юусоо төлөвлөж гардггүй. Зүгээр л гардаг. Тэгэл юу таарна уу, юу аммаар санагдна тухайд авчдаг. Агнууш гэдэг нэр аягүй сони ирж ирсэн надаа. Бөө мөөгөр би нэг явдаг байхгүй юу? Зүгээр танаас асуух юм байхгүй. Таны ямар мэндийг чи асуух юм аа гэсэн чи өө ямар гоё юм гээ. Тэгээ би чамд энэ нэрийг хайрлалаа гэдэг юм. Би за окей гарч ирчихсэн. Өнөөдөр миний хамгийн анхны влог хийж байгаа өдөр. Влог аягүй сони ихсэн л дээ. Ер нь л өдөр алганыг бичлэг гараасаа гаргаж үзье. Өдөр алганыг дуусгахдаа гараасаа гарсан юмтай дуусгая гэж бодоод эхлүүлсэн л дээ. Тийм одоо бол яг хийгээ явж байгаа. Дундуур нэг ганц хоёр паузтай яваал ихтэй утгагүй учрыг нь олж байгаа. Гэрэл зураг дээр дандаа бүтлэг юм бол бичлэг гайгүй. Хөөгдөж туурдаж таална шүү дээ. Чи юу юм уу ханаас явж байгаа ямар папарацци юу? Нааша явчих байхаа. Ингээ заримуд нь тоодгүй байхгүй юу? Гудамжны гэрэл зурагчин гэдэг хүн Монголд хоолоо олж идгээд бол бас хаанаас хаана ажилт яаж болох вэ гэдгийг бол одоохон би ойлгоогүй байгаа. Тэгэхээр юу ч гэсэн өөрийгөө хөгжүүлэх тал дээр л ажиллая гэж бодож байна. Жохон шатахи. Замбрааг авдаг юм болий. Бодолтой авдаг бол хэлж бодож байна. Ямар юмцгүй нөө? Гоё юмстай явах уу?